Би нэг маш чухал асуултыг асууж байгаа. Энэ асуулт бол чиний амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаа зүйлүүд байгаа шүү дээ. Тэр зүйлүүдийн чинь шалтгаан нь яг юу юм? Тэр зүйлүүд яг юунаас болоод байна гэд. Тэнгүүт ер нь бол ихэнх хүмүүс ингэж хариулах байх л та. Энэ бол те одоо энэ эх орноос болж те Монгол улс бүтэхгүй байна. Энэ 76 хар ийм орчинд яаж амьдрах юм, яаж сурах юм бүтэхгүй гээл. Эсвэл яа дээ одоо эргэн тойрноос болж те энэ эргэн тойрны хүмүүс бүгд тийм болж бүтэхгүй хүмүүс байна. Тэр хүмүүс надад муу зүйл хийгээд байна. Дандаа муу хүмүүс байгаад байна. Бусад хүмүүс дандаа муу гээд. Эсвэл яа дээ гэр бүлийн нөхцөлөд бүтэхгүй байна. Би айгу азгүй те. Би тийм азгүй гэр бүл төрчлөө. Манай гэрх нь одоо яа дээ травма өгчлөө ч гэдэм үү. Эсвэл нийгмийн тэржигтэй бүтэхгүй байна гээд. Тэг ингээ ямар ч хариултууд өгсөн байж магадгүй. Гэхдээ шүү дээ энэ асуултын хариултанд ерөөсөө би гэдгээс өөр хариулт өгч байгаа бол энэ хүнд маш муугар нөлөөлдөг. Тэгэхээр энэ талаар хэдүүл энэ дугаар дээр ярьцгаая. Ерөөсөө л хүний амьдралд тохиолж байгаа бүх зүйлд хүн зөвхөн өөрөө л хариуцлага үүрэх ёстой. Энэ ингээд сонсоход айгүй энгийн сэдв юм шиг сонсогч байгаа мөртлөө яг энийг үнэхээр хүн өөртөө хариуцлага өрөөд за би л юм хийх ёстой байна. Би бусад хүмүүсээс тэ яаж ч хуруу заагаар жижлээд үнэхээр тэр хүмүүсийн буруу байсан ч гэсэн эцээцэд би тэрэндээ үүрэг хариуцлага өөрөө өөрч яваад би тэ хариу үйлдэл өгөөд алдаагаа засаад энэ болж утгүй байгаа нөхцөл байдалд хариуцлага үүрэх юм байна гэд хариуцлага гэдэг сэдвийн талаар өнөөдөр ярьцгаая. Энийг ингээд ярихаар ууг нь айгүй энгийн ойлголт юм шиг сонсогч байгаа зүйл. Ихэнх хүмүүс угаасаа л би өөрийнхөө амьдралд хариуцлага үүрнэ штэ гэд. Гэхдээ ингээд яг хүмүүстэй яриад ирэнгүүт эсвэл тэ ер нь ингээд хүмүүстээр ажиллаад байгаад би ч гэсэн ер нь өөрөөсөө өөр дээрээ ажиллаж исэн өнгөрсөн дөө. Тэгэхэд бол яхаарахгүй өөрийнхөө амьдралд өөрийнхөө тэ амьдралд гарч байгаа үр дүнд хариуцлага үүрэхгүй байгаа үедээ би ерөөсөө өөрийнхөө амьдралд прогресс гаргаж чаддгүй. Хийх гэсэн юмудаа хийж чаддгүй. Яа тэгвэл бусад зүйлүүдэд буруугаа тохиол үлдээчдэг. Тэгэхээр энээс болж ер нь бол ихэнх хүмүүс амьдралдаа ерөөсөө ахиц гаргаж чаддгүй. Дандаа бусад зүйлүүд рүү хурууж ичлээд тэгээ тэр зүйлүүддээ өөрийнхөө хариуцлагыг өөрөхгүй тэр зүйлүүдэд хариуцлага өөрүүлээд тэгээ өөрөө тэрнээсээ бултаа гарчдаг. Гэхдээ эцээцэд хүн энэ дэлхийн ертөнцийн болж байгаа өөрийнхөө амьдралд тохиолж байгаа бүх зүйлд хариуцлага үүрэх ёстой. Бүр бүх зүйл юу ч үлдээхгүй 100% хариуцлага үүрэх ёстой. Тэгээд тэгэнгүүт зарим хүмүүс яг дурууцах багтлаа чи юу 100% яриад байгаа тий. Одоо би ингээ осолд орох юм бол тэр миний буруу юм уу? Миний буруу биш шүү дээ. Өөр машин ирээд нам мөрөгчлөө тий. Эсвэл би яа тий одоо гинт ингээ өвчин тусчлаа тий. Өвчин чинь хийсч ирдэ шүү дээ. Тэнд миний оролцоо юу ч байхгүй шүү дээ гэж магадгүй. Гэтэ яг иймэрдүү тохиолдлууд үнэхээр байгаагийн хувьд бол байгаа. Үнэхээр чиний оролцоогүй зүгээр шууд чи зүгээр л үнэхээр азгүй болохоор тохиолдсон зүйлүүд бол байгаа. Ихтэй байна шүү дээ. Тийм зүйлүүд айгүй цөөхөн байдаг. Бүр маш цөөхөн ер нь айгүй хоор тохиолддог. Ихэнх хүмүүс өөрийнхөө хариуцлага үүрч болох зүйлүүдтэй ерөөсөө хариуцлага үүрдэг. Одоо яг өвчний тал дээр одоо жишээлбэл ингээ гинт ингээ хавдар туссан байж магадгүй шүү дээ. Ингээд генетикээс болоо тэ гентэй холбоотой туссан байж магадгүй. Гэхдээ тэр бол үнэхээр ингээд хүний контрол байхгүй зүйл. Гэхдээ ихэнх хүмүүсийн одоо яа гэдэг зарим нэг өвддөг шалтгаан өвчин тэ одоо илүүдэлжийн жишээлбэл яг дадал зуршлаас нь л болдог. Би одоо жишээлбэл дээр одоо дадал зуршилтай холбоотой бичлэг хийжсэн. Тэр үед нэг хүн комент бичижсэн байхгүй юу? Чи ингээд тэ одоо яа гэдэг бүдүүн хүмүүсийг чи юугаар явж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Энэ хүмүүс чи өвчтэй байж магадгүй гэдэг. Тэг яг үндэ тэр хүмүүсийн өвчнийхэн шалтгаан үнэхээр яг генетикийн байж магадгүй. Генетикийн яг зарим нэг өвчин байдаг. Одоо бие нь ингээд цаанаасаа давс сахар махар хоримтлуулдаг. Гэхдээ тийм хүмүүст хүртэл тэр илүүдэлжин нэг өсрөөл 3-4 кг байдаг байхгүй юу. Тэгэхээр яг үндэ илүүдэлжин болол бүр хүмүүсийн 99.99% нь угаасаа л яг өөрсдөөс нь болж байгаа зүйл. Тэн дээр ингээд тэр хүн ингээд комент чигт надад болж байгаа сонин санагдсан л та ингээд тэр ингээд бүр тийм маш жоохон процентын хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүст тааруулж тэгээ энэтэй адилхан хүн ядуу байвал яг гоо тэр ядуу болох шалтгаан зөндөө байж магадгүй л дээ. Угаасаа л ядууг илрүүлэлт төрсэн те нөхцөл бодолцоонд байгаагүй, эргэн тойрны хүмүүс байгаагүй гэд хичнээн тийм байсан ч гэсэн эцээц тэр хүн те мөнгө олох те баян болох тэр хариуцлага нь өөрт нь л байгаа байхгүй. Тэрийг бол тэр хүнд өөр хинч хийж өгч чадахгүй. Тэр хүн яаж ч эргэн тойрноо буруутгаж зэмлэж исэн бай. Эцээц тэр хүн
ерөөсө тэр хүнд тэр менталити ерөөсө хэрэг болохгүй байхгүй. Бусад зүйлийг буруутгаад бүр юу ч өөрчлөгдөхгүй. Яг үнэндээ эсрэгээрээ тэр хүн цаанаас залхуу болоод за би угаасаа л хохирогч штэ тий. Би угаасаа л ийм нөхцөл төрсөн. Би угаасаа л ингэчлээ. Би л тийм өрөвдөлтөй амтан гэсэн менталитет болчих юм бол хүн амьдралдаа юу ч өөрчлөе гэж бодохгүй. За би угаасаа хохирогч штэ гэд. Гэхдээ ихэнх хүмүүсийн одоо амьдралын нөхцөл байдал дандаа өөрчилж болохоор зүйлүүд байдаг. Одоо жишээлбэл зарим хүмүүс Монголыг үзээ яддаг тийм Монгол бүтэхгүй байна. Монгол юу ч хийсэн болохгүй нэгэд. Монгол бүтэхгүй бол Монголоос гарах хэрэгтэй шүү дээ. Монгол чи мод биш шүү дээ. Мод биш юм чи хөдөлж болно, өөр улс руу нүүж болно. Тэнгүү зарим хүмүүс ингээл дараагийн шалтгаанууд нь гараад ирдэг л те. Манай гэрхийн энд байна. Би гарч чадахгүй те. Эсвэл яа тийм өөр янз бүрийн шалтгаанд байж мэдгүй. Тэгэл эцээ эцэс тэгээ тийм шалтгаанууд бол надад бол хамаагүй. Эцээ эцэс чи яг амьдралдаа юу хүсэж байгаа. Тэгээд чи тэр хүсэж байгаа зүйлээ үнэхээр хиймээр байгаа бол яаж хийж байгаа л тэр зүйлийг бүтээх тэ шаардлагатай зүйлүүдийг хийх л хэрэгтэй. Яа гэвэл гэр бүлээр нүүх ёстой ч юм уу. Янз бүрийн нөхцөл байдлыг яаж хийж байгаа тэр боломжийг олох шаардлагатай. Тэгээд зарим хүмүүс янз бүрийн токсик харилцаанд байгаад байдаг тэ. Янз бүрийн найз охин өөрийг нь хүндэлдэггүй, хайрладаггүй. Тэгэл нэг тийм жоох савлгаатай нэг өдөр ингээл айгуу гоё байгаал нэг өдөр нь ингээл доромжлол яа тийм бараг ингээд нүүр амд нь хүрдэг ч юм уу ямар ч заван харилцаа байж магадгүй. Гэтэ тэр үедээ тэгэл янз бүрийн шалтгаан гаргаал тэгэл энэ хүн сайн байж магадгүй энэ хүн өөрчлөгдөж магадгүй ингэж магадгүй тэгж магадгүй. Тэг чи наанаас наа харилцаанаас яага гарахгүй байгаа юм бэхээр дандаа л нэг өөр зүйлүүд байгаад байдаг. Ерөөсөө тий өөрөөс нь ерөөсөө болдгоо. Тэгэхээр энэ бичлэгийн гол зорилго нь ерөөсөө л хүн өөрөөр амьдралд болж байгаа бүх зүйлд 100% хариуцлага өргөх ёстой гэдэг бүр сэтгэл шулуудах хэрэгтэй. Ерөөсөө ахиж хин рүү ч хурууж ичлэхгүй. Ерөөсөө л миний буруу. Миний амьдрал болж утгүй л миний буруу л гэж бодох хэрэгтэй. Тэг яг ингэж сэтгэл шулуудах бол айгүй хэцүүлтэй. Хэн хүмүүсийн хувьд ер нь бол хүн өөртөө амжилт гаргахтаа өөрөө хариуцлага өргөдөг те. Би энэ хийсэн штэ. Би ийм лаг. Тэгээ те энэ би л болохоор би л хийцэн болохоор би агуу болохоор би юм амжилтанд хүрлээ гэд. Гэтэ ингээд өөрөө алдаа гаргахаараа юу вэ? Тэрнээс болсон шүү дээ. Надаас болоогүй шүү дээ. Би юм лаг хүн. Тэр үнээс л боллоо. Тэр нөхцөл байдлаас боллоо. Тэрнээс боллоо. Энээс боллоо. Өөрлөгөө ерөөсөө юу ч хүрэгдэхгүй. Дандаа л бусад хүнээс, бусад нөхцөл байдлаас орчин янз бүрийн юм руу л хуруучлаад байдаг. Тэгээ үүсээ тэгэх угаасаа амархан л та. Хүн ингээд өөр юм руу хуруучлаа шүү дээ. Ингээл те. Яа тэр хүний буруу гэд тэр хүн л өчгчгүүд өөрөө айгу гоёор мэдэрдэг те. Би угаасаа алдаа гаргадаг шүү дээ. Би өөрөө тэгэж муугар мэдэрмээргүй байна те. Би энэ алдааг би үүрчих юм бол би алдаа гаргасан болцгоод байна. Би жоохон муу хүн болцгоод байна. Би алдаа мадаг гаргадаг тийм доогуур хүн болцгоод байна гэдэг тийм үү. Ер нь эго ингээд жоохон оролцоод байдаг. Хариуцлага үүрэг гэхээр ер нь л би тийм доогуур те алдаа гаргасан тийм дутуу дөлмөг хүн шиг харагдмааргүй байна л гэдэг тийм хэрэгцээ яваад байдаг. Тэгээ тэр хэрэгцээндээ баригдсанаас болоод өөрийнхөө хариуцлагыг үүрдэггүй. Тэгэнгүүт ерөөсөө юу болдог вэ гэхээр шүү дээ. Хүн бодит байдлыг яг байгаагаар нь харж чаддгүй. Ерөөсөө тэр би жишээлбэл газрын зураг ашиглаад А хотоос Б хот хүрэх чийжлээ. За Улаанбаатараас Дархан орох гэж байна гэж бодъё. Би хэрвээ зөв газрын зурагтай байх юм бол тийшээгээ би хамгийн хурдан хугацаанд ерөөсөө айгүй бодит байдлыг би яг байгаагаар нь харж чадж байгаа болохоор би Улаанбаатараас Дархан руу шууд явж чадна. Яг тэр зөв газрын зураг барьсан болохоор. Гэхдээ хүн өөрийнхөө амьдралд хариуцлага өөрөхгүй болоод ирэнгүүт бодит байдлыг болонгортуулаад буруу газрын зураг бариад байдаг. Амьдралыг яг бодит байдлыг байгаагаар нь харахгүй, хүлээн зөвшөөрөхгүй, өөрийнхөө төсөөлөл донд нэг юм бодоо яваад байдаг. Тэгээ би буруу газрын зураг бариа явчихаар би хизээч Улаанбаатараас Дархан хүрэх гээд яаж ч хурдтай явсан. Би яг бодит байдлыг байгаагаар нь зөв ойлгож чадахгүй болол би хүссэн газараа хизээч хүрч чадахгүй. Тэр шиг ер нь бол хүний амьдралыг харах өнцөг юм бүхнийг харж байгаа өнцөг ямар нэг зүйл тохиолдол юунаас болчихвоо яаж энэ бүхнийг яаж хүлээж авах вэ? Яаж харах вэ? Ирээдүйд өөрийгөө яаж өөрчлөх вэ? Би ер нь ямар үзэл баримталтай байх ёстой юм бэ гэдэг зүйл хамгийн чухал зүйлүүд нэг. Тэнгуут ингээд ихэнх хүмүүс маргаж магадгүй л ингээд бүр маш муу зүйл тохиоллоо За би ингээд хүчндүүллээ гэж бодъё.
Тэгээ би тэрийг яаж сайнаар харах юм бэ гэж зарим хүмүүс тэгж магадгүй л дээ. Би яа гэдэг гэр бүлээсээ ийм амар травматай надад ийм муухай зүйлүүд тохиолдсон. Би яаж сайнаар харах юм гэвэл ер нь бол сайнаар харах бол угаасаа хэцүү, сайнаар харж гэж хэлээгүй. Гэхдээ муугар бити ар. Яг зүгээр байгаагаар нь л харчих. Надад яг үнэхээр ийм зүйл тохиолдсон юм байна. Би энэ нөхцөл байдлаас гарч ирсэн байна. Гэхдээ одоо яах вэ те? Гэхдээ би өмнө дугаарууд дээр ер нь зөндөл ярьжсэн хүнд тохиолж байгаа муу зүйлүүд хамгийн зовлонтой зүйлүүд хүнийг ер нь бол цэнгэлж өгдөг. Одоо би яад энэ жишээлбэл хүчингээс одоо тийм хэцүү нөхцөл байдал байсан бол би тэр зүйлийг туулсны дараа ийм зүйл ямар хэцүү байд юм бэ гэдгийг ойлгоно. Би амьдралыг илүүтэй талархаж ирнэ. Жирийн нөхцөл байдлаа тэр нөхцөл байдлынхаа ард гарсан үед би амьдралдаа илүү талархна. Тэгээд дээр нь тийм нөхцөлд байгаа хүмүүст илүү туслах гэж хичээнэ. Тэгэхээр энэ бол ингээд үнэхээр новшийн нөхцөл байдал байсан ч гэсэн би тэнцэнээс урам зориг аваад илүү утга учиртай амьдарч болж байгаа, илүү өөртөө талархаж болж байгаа. Тэнгүүт ингээд ихэнх хүмүүс ингээд наа чи боломжгүй ингээд чи амар амархан юм яриад байна гэж магадгүй. Гэхдээ яг хоо тийм байж магадгүй, үнэхээр хэцүү байж магадгүй. Гэхдээ эцэст амьдралаа яаж харах, амьдралаа яаж чиглүүлэх те. Үнэхээр тэгэл хохирогчийн сэтгэл зүйтэй тэгэл би бол хохирогч, би л ийм өрөвдөлтэй амтан гэд бодоо яваад байж болно. Гэхдээ тэр чинь болол амьдралдаа хүссэн газартаа хүрэхэд чи ерөөсөө туслахгүй. Тэгээ энэ яриа ер нь юм тийм жоохон хатуу тоонтой сонсогч иж магадгүй л дээ тий. Би чамааг тий юу ч чиний амьдралд болж байгаа бүх муу зүйлүүд чамаас болж байгаа гэж хэлж байгаа. Тэнгүүт ингээд яг гоо ингээд энэ дээр бол ингээд хоёр янзаар явж болж байна заяа. Эхний янз нь энэ бичлэгэн дээр би ерөөсөө яригдаагүй. Гэхдээ ерөөдөө үнэхээр тэ чамд болж байгаа бүх зүйлүүд үнэхээр хэцүү зүйлүүд би үнэхээр ойлгож байна. Үнэхээр тэ хэцүү зүйлүүд тохиолж байна. Ямар муухай зүйл, ямар шудраг бус, ямар онцгой зүйлүүд болоод байгаа юм бэ гэдэг талаар ярьж болж байна. Гэхдээ энэ дугаар дээр илүү чи үнэхээр ийм зүйлүүд тохиолдчихжээ. Одоо яах ёстой гэсэн илүү ирээдүйд чиглэсэн хандлага байгаа. Яг ямар хандлага барьж явах ёстой, ямар үзэл баримталтай байх ёстой юм гээд. Тэгээ миний хэлээд байгаа гол зүйл нь ерөөсөө л чи хариуцлага үүрнэ гэдэг нь энэ зүйлүүд болоод өнгөрчихжээ. Тэгээд энэ зүйлүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд одоо би ямар хариу үйлдэл хийх ёстой юм бэ? Яг одоо цагт ямар хариу үйлдэл хийх ёстой юм бэ гэдэг талаар ярьж байгаа. Үнэхээр 5 жилийн өмнө, 10 жилийн өмнө тийм зүйлүүд болоо өнгөрчөж одоо яах ёстой? Одоо энэ зүйлийг яаж өөрчлөх ёстой гэдэг зүйлүүд яригдж байгаа. Тэгээ энэ дээр бидний нэг ойлгох ёстой хамгийн чухал ойлголт бол бидрийг хинч ирж аврахгүй. Хороо дэлхийн ертөнц иргэдгээрээ иргэжил байна, тий? Бүх зүйлүүд ингээл байгалийн хуулийн дагуу явагдчихл байдаг. Ихэнх хүмүүстэй бусад хүмүүс бол тэгэл өөр өөрсдийнхөө зүйлийг хийгээл явж л байна. Эцэц чамааг хайхрах, чамааг хайрлаж хандах ерөөсө хамгийн цорын ганц хүн бол чи өөрөө аахгүй юу? Чиний амьдралд байгаа бүх хүсэж байгаа зүйлийг чи гүйцэлдүүлэх хүн бол чи өөрөө. Яг гоо ингээд гэр бүлийнхэн найзууд хажууд чинь байж лаа л та. Тэр хүмүүс дэмжих үедээ дэмжинэ. Гэхдээ эцээц тэр гүрийг чи ганцаараа л гатлна гэдэг ойлгох хэрэгтэй. Ерөөсөө би л ямар нэг юм өөрчлөхгүй болол би л энэ нөхцөл байдлыг эсэргүүцээд энэнтэйгээ тэмцэхгүй болол миний амьдрал инжигтэй ингээд норж унах юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ амьдрал бол угаасаа шудраг бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс те хамаагүй гоё нөхцөл байдал төрөөд хамаагүй олон боломж нээлттэй байдаг. Зарим хүмүүс тэр боломжууд нь ерөөсөө байдаггүй. Яа тийм айгүй тийм ядуу тортог нөхцөл байдалд те эргэн тойронд нь тийм үлгэр дурайл болчих хүмүүс байгаагүй гэж магадгүй. Амьдрал бол угаасаа хүн болгон ижлэгэн газраас эхэлдэг. Гэхдээ бид нар хаанаас ч эхэлсэн ерөөсөө хаашаа явах гэж байгаа вэ? Хаанд хүрэх вэ гэдэг бол бидний өөрсдийн сонголт, өөрсдийн л хариуцлага. Тэгээ амьдрал угаасаа хэцүү гэдэг үнэхээр бид ер нь бол ихэнх хүний хувьд амьдрал бүр маш хэцүү, бүр ингээд давж гарахын аргагүй хэцүү үед биднэрт бүгдэнд байдаг. Амьдрал ямар ч хэцүү байсан те ямар ч гомдлохоор ямар их шалтгаан бууж өгөх шалтгаан байсан ч гэсэн бид нар тэр зүйлүүд рүү хурууж ишлээ доо хорвоо тийш шудраг биш байна. Надаа ийм зүйл тохиолдсон. Одоо яа тийм. Эсвэл тэгээ зарим хүмүүс бүр ингээ хороог үзээ ядаад эхлэн л тээ. Угаасаа л бүх хүмүүс муу штэ тий. Бүх хүн хуваа хичээсэн гэл нэг тийм дандаа тийм хохирогчийн сэтгэл зүй рүү ороод амьдралдаа бууж өгөх тийм зүйлээс л хол байлгах гэд би ер нь бол энэ бичлэгийг хийж байна. Тэгээ хариуцлага гэдэг зүйл
яг хүн өөрийнхөө амьдралд хүлээхэд бол арай гайгүй байж магадгүй заа. Энийг бол ихэнх хүмүүс ойлгож байгаа л. Үнэхээр амьдралд чинь болж байгаа бүх зүйл чамаас л болж байгаа. Гэтэ одоо ингэ жоох хүрээгээ жоохон тэлээд. За би өөрөөсөө гадагшлаад за би баг удирддаг байлаа гэж бодоход тэр багийн үр дүн ямар үр дүн гаргаж байгаа бас л тэр багийн удирдагчийн л хариуцлага. Гэтэ одоо удирдагч байна гэдэг нь шүү дээ. Зүгээр босс байхаас бол ялгаатай. Босс байдаг хүн бол зүгээр хідэн хүнд юу ихийн заагаал ингээл хайчдаг тий. Тэгэл тэр хүмүүс юмаа хийвэл сайн байна гээл хийхгүй бол чи яагаа хийхгүй байгаа чиний буруу гээл хурууж чичилдэг. Гэтэ яг жинхэнэ удирдагч, сайн удирдагч байна гэдэг бол зүгээр л хүмүүст тушаахаас шал өөр зүйл байдаг. Жинхэнэ удирдагч тэр багийнхаа одоо энэ компани ч юм уу юу гэдэг тэр багийнхаа үр дүнд бүрэн 100% хариуцлага өртөг. Тэр хүмүүс чиний доор байгаа хүмүүс ч хийх ёстой юм а хийж чадахгүй байвал тэр бол чиний л буруу. Тэгээ ерөөсө харилцаа гэдэг зүйл байгаа шүү дээ. Communication гэдэг зүйл чи тэр хүнд ойлгуулаагүй болвол чиний буруу. Ерөөсө харилцаа гэдэг зүйл хэлж байгаа хүнийх нь хариуцлага гэж хэлдэг. Тэгээд ирэнгүүт хүмүүс гайхаж магадгүй л дээ. Тэр хүний хийж байгаа зүйл би яга хариуцлага өрөх хэрэгтэй ингээд. Тэр хүн өөрөө их л зүйлийг хийх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ яг үнэхээр жинхэнэ удирдагч хүн болол яаж хийж байгаа тэр хүнийг тэр хийх ёстой зүйлийг хийлгэх бүх нөхцөл болцоог нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Яг юу хэрэгтэй байгааг нь ойлгох хэрэгтэй тий. Тэр хүн яг өөртөө яг тэр зүйлийг хийхэд хэрэгцээтэй бүх мэдээллүүд нь байна уу? Тий шаардлагатай бичиг баримт яадын эсвэл яадын урам зориг дутчих магадгүй шүү дээ. Жинхэнэ удирдагч хүн тийм доороо хүмүүстэй урам зориг өгч чаддаг. Хэдүүлээ ийм зүйлийн төлөө ажиллаж байгаа шүү. Надаа ийм алсын хараа байна. Хэдүүлээ энийг сайхан хийцгээе, алаад өгье гэх тэ. Тэр хүмүүст урам зориг авахгүй л тэгэж урам зоригийг нь бүрдүүлэх хариуцлага тэр удирдагчийн л хариуцлага. Тэрнээс тэр доороо хүн өөрөө урам зориг ороод тэр ажлаа өөрөө хийх ёстой гэсэн зүйлийг бол удирдагч л өөртөө хариуцлага үүрчиж байгаа. Тэгэхээр бусад хүмүүстэй ажиллаад ирэнгүүт яхаа аргагүй харилцааны чадвар айгуу чухал болчихж байгаа байхгүй юу. Тэр хүмүүстэй тий ивэн олж харьцаад яг тий ойлгомжтой харьцнаа гэдэг бол ер нь хэцүү чадвар. Эсвэл зарим хүмүүс ингээд яг шаардлагатай хэлэх ёстой зүйлүүдийг хэлж чаддгүй. Ер нь одоо ингээд за баг гэхээс илүү тий ер нь зүгээр хосын харилцаа ч юм уу ямар ч харилцаан дээр байсан ихэнх хүмүүс яг хэлэгдэх ёстой яг хамгийн чухал зүйлүүдийг хэлж чаддгүй. Яг гэвэл тэр зүйлүүдийг хэлгээд айгүй хэцүү, айгүй тухгүй мэдрэмж төрдөг болохоор одоо яа тий надаа ийм мэдрэмж төрөөд байна. Надаа энэ зүйл болохгүй байна. Энийг засъя гэдэг тийм одоо нүүр тулах гэдэг шүү дээ. Нүүр тулах бол ер нь бол ихэнх хүмүүст айгүй дутагддаг чадвар. Ихэнх хүмүүс тий яг тэр хүнд хэлмээр байгаа зүйлийг хэлж чаддгүй болохоор араар нь янз бүрийн юм ярьдаг ч юм уу тий. Тэр бол хүнд байж болох ер нь хамгийн онцгой чадруудын нэг. Араар нь юм ярих шиг тийм хогийн юм бол байхгүй шүү дээ. Тэр хүнд үнэхээр хэлмээр байгаа юм байвал очоод яг нүүрлон харж агаад ийм байна, тийм байна, энэ болохгүй байна, ингэ хэрэгтэй байна гэж хэлэх хэрэгтэй. Тэрнээс тэгэл өөр хүмүүст очиод мололоо тэр ингэж байна, тэр ингээл ах ямар ядраатай ингэдэг бол ер нь бол онцгой. Бид нар ч гэсэн өөр дээрээ тийм зүйл мэдэрмээргүй л байгаа үстэй. Чамд нэг хүн дургуутслаа гэхэд чамд ирж хэлэхгүй мөртлөө өөр хүмүүс ингэ тараагаад хэлээд байвал те. Эсвэл надад хэлэхгүй мөртлөө надад дургуутснаа хэлэхгүй мөртлөө өөр янз бүрийн сонин үйлдэл гаргадаг те. Яа тийм одоо надад муухай хандах ч юм уу. Тэгээ би тэрийг бол ойлгохгүй байхгүй. Надад яг муухай хандаад байгаа. Юу нь болохгүй байгаа ингээд яг үүндээ яг хэлий гэсэн те яг шудраг хэлий гэсэн болохгүй байгаа зүйлийг хэлэхгүй. Тэгэл тэрэндээ сэтгэл хангалуун биш болохоор өөр юмар ингээд яа тийм намайг зовоодог ч юм уу тийм нэг сонин шулуухан биш харилцаа ер нь хүнд дандаа л асуудал үүсгэдэг. Тэгэхээр харилцааны тал дээр шулуухан байх нь ер нь хүн өөрөө харилцаа үүрж байгаа нэг хэсэг. Тэгээ иймэрдүү яриан дээр ихэнх хүмүүсийн дандаа эго нь ороод ирдэг л дээ. Одоо жишээлбэл лидер хүний хувьд баг нь тэр хийх ёстой зүйлийг хийгээгүй байх юм бол тэр хүн ер нь бол ихэнх хүмүүс өөрөөр дээрээ алдаа харддаг. Би яг юуг буруу хийчих те би юуг өөрөөр хийж болох байсан бэ гэдэг талаар ерөөсө боддгоо. Тэрнээсээ болоод хүн ерөөсөө өсөж дэвчэж чаддаггүй. Тэр хүрмээр байгаа зүйлдээ хүрч чаддаггүй. Яг гэвэл ихэнх хүмүүс бусад бүх хүмүүстэй буруу тохиод гарч тэнд юу ч өөрчлөгдөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энд хамгийн түрүүндээ би хүмүүст буруу тохихын оронд эхлээд миний талаас юуг өөрөөр хийж болох байсан бэ гэдгийг байн харах хэрэгтэй. Би ямар алдаа гаргах ч вэ? Би юуг сайжруулж болох байсан бэ? Би юуг буруу харч вэ? Юуг буруу ойлгоч вэ гэдгийг бодох хэрэгтэй.
үнэхээр тэгж чадж байгаа хүнтэй өөртөө эргцүүлж чаддаг, өөрийнхөө алдааг харж чаддаг хүнтэй бид нар ажиллах хамаагүй дуртай байдаг. Яг тэгвэл тэр хүнд бид нар одоо илүү итгэж чадж байгаа байхгүй. Яг тэгвэл тэр хүн те өөрийнхөө өнцгөөс анализ хийж чадж байна. Зүгээр л өөрийнхөө эгог хадгалаад те ингээл би л гоё аргач гэртээ би алдаа мандаггүй хүн гэхээсээ илүү ерөөсөө л яг ямар зүйл хийх гээд байгаа вэ? Ямар үүрэг даалгавартай байгаа вэ? Тэрийг яаж хамгийн хурдан шуурхай үр дүнтэй хийж чадах вэ гэдэг дээр төвлөрч байгаа болохоор ерөөсөө эгонод оролцохгүй байгаа байхгүй. Багийнхан бөөнөрөө сууж агаад хараад хэдүүлээ өөрсдөө те хувьдаа юуг өөрөөр хийж болох байсан бэ гэдгийг эргцүүлээд авах юм бол тэр зүйлийг те хүн болгоо өөрөөсөө сайжраад илүү сайн үр дүнтэй хийгээд тэр үүрэг даалгаврыг биелүүлэхэд хамаагүй төхөн болдог. Тэгээ дээр нь зөвхөн ингээд те өөртөө эргцүүлээд алдаагаа харахаас илүү бас дээр нь засруулах хэрэгтэй. Ер нь энэ integrity гэдэг үг байдаг да. Энэ бол тийм хариуцлага гэдэг зүйлтэй холбоотой. Integrity гэдэг нь би үгээ хадгалах гэсэн үг. Би хийн гэсэн зүйлээ хийдэг, тий? Амлалтандаа хүрдэг. Тийм чадвар хариуцлагатай холбоотой. Би үнэхээр хариуцлага үүрч байгаа бол тий би энэ зүйлийг хийнэ гэж хэлсэн бол би тэрийгэ заавал хийх ёстой гэд. Хэрвээ штэ би тэр зүйлээ нэг зүйл хэлчихэд, нэг зүйл амлчаад тэрийгэ хийж чадахгүй бол бусад хүмүүс надад итгэлээ алдаж эхэлнэ. Энэ залуу чинь тий нэг юм ярьчаад угаасаа хийдгүү штэ. Энд чинь тий нэг сүртэй юм яриа л байдаг. Тэгэл яг үндэ цагаадлахаар шал хоосон байдаг штэ гэд. Тэгэхээр яг итгэлцлийг үүсгэнэ гэдэг нь ер нь хариуцлага бүрэн өрөөд яг хий гэсэн зүйлээ хийхийг л хэлдэг. Одоо энэ дээр бол хамгийн тод жишээ бол манай ах байна. Манай төрсөн ах бол яг үнэхээр төлөвлөгөө гаргахтаа айгуу сайн. Тэгээд тэр төлөвлөгөөгөө бүр яг сайн биелүүлж чаддаг. Тэнгуут ингээ юу болдог гэхээр манай ахын хэлж байгаа бүх зүйлүүд нь айгуу жинтэй орж ирдэг байхгүй. Би бол ахыхаа хэлж байгаа зүйлүүдийг яг тэ ард нь тийм суурьтай, факттай, судалсан, логиктэй тийм зүйлүүд байгаа гэдгийг мэддэг. Тэгээд ирэнгүүт тэр хүний үг нь хамаагүй үр дүнтэй, жинтэй болдог. Ямар нэг зүйл хийлвэл би зүгээр л ингээ тоглож хэлж байгаа биш. Үнэхээр яг serious хиймээр байгаа болохоор хэлж байгаа юм байна гэдгийг бол мэддэг. Тэрнтэй одоо эсэргцүүлэхэд байна шүү дээ. Саяхан би Дубай явсан байхгүй. Дубай явхад манай нэг найз хамаг аяллыг нь төлөвлөсөн. Манай тэр найз бол тийм аяллалынхаа төлөвлөгөөн дээр бүгдэн дээр нь баах янз бүрийн алдаа гаргасан. Тэгээ тэрэн дээр бол тэрний эцсийн үр дүнд бол би зүгээр тэр найзтайгаа хизээч бизнес хийхгүй юм байна гэдгийг бол ойлгож байгаа байхгүй. Энэ хүн ерөөсөө үгээ хадгалдаггүй юм байна. Хэлийг гэснээ хийдэггүй юм байна. Амлснаа хийдэггүй юм байна. Тэгээ эцсийн тэнгуут тэр хүний үг нь айгу сул болчихж байгаа байхгүй. Ямар нэг юм ярингууд ямар нэг ингээл гоё юм ярина шүү дээ. Хэдүүлээ ийм юм хийгээ тэнгуут би угаасаа энэ хүн ийм зүйлийг яг угаасаа л худлаа амлалт өгч байгаа гэдгийг бол мэдж байгаа байхгүй. Нэг сүртэй юм ярьж л байдаг. Гэхдээ угаасаа биелүүлэхгүй шүү дээ. Яагаад ийм зүйл яриад байдیں۔ Угаасаа л хийхгүй юм байж ингээ худлаа сүртэй гоё юм ярих хэрэггүй шүү дээ гэж би бол бодож байгаа байхгүй. Тэгэхээр үгээ хадгалах, хариуцлага үүрэх, тэгээ бусад хүмүүсийн итгэлийг олж авах гэдэг угаасаа яг ийм айгу холбоотой чухал сэдвүүд болчихж байгаа. Тэгээ хүний итгэлийг олж авна гэдэг бас хүндлэлийг олж авдаг тий. Хүндлэл гэдэг сэдвтэй ингээ холбоод яригдчихэж болж байна. Хүндлэл гэдэг сэдв бас хайртай холбогддог. Би өмнө нэг дугаар дээр ярьжсэн шүү дээ. Ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүндлэхгүй болвол яг тийм тултлаа хайрлаж чаддгүй. Одоо чиний ер нөхөр чинь найз өнд чи ерөөсөө хэлсэн амандаа хүрэхгүй, үгээ хадгалахгүй тий. Нэг юм хийнэ гэжэл тэрийг ерөөсөө хийхгүй яваадах юм бол хүндэл нь буурчж байгаа байхгүй. Итгэлцэл нь буурчж байгаа. Тэнгүүд хайрлах тий яг бүрэн дүүрэн хайрлах чадахгүй. Яг тийм гал цогтой ерөөсөө хайрна байж чаддгүй. Тэгээ ер нь энэ хариуцлага гэдэг сэдв миний хувьд бол яг байнга өөртөө сануулж авах хэрэгтэй юм шиг сэдв санагдаг. Ямар нэгэн зүйл миний амьдралд болж утгагүй тохиолдоод тэгээ би өөр зүйлд буруутгах гэдэг нь бол хамгийн түрүүнд хардаг. Үнэхээр яг өөр зүйл нөлөө байсан байж магадгүй. Гэхдээ би өөрийнхөө хувьд ер нь өөрөөр юу хийж болох байсан тий. Үнэхээр тэр хүн алдааг гаргачих. Гэхдээ би тэр хүнд алдааг гаргахаас өмнө тусалж болох байсан уу? Би өөрийнхөө талаас юг буруу хийчихвэ, юг тий эсвэл сайн хийчихвэ гэдгээс харж болно. Тэгээ би сайн хийсэн зүйлээ ахиж давтаж илж болно шүү дээ. Би энэ хүн тгээ илчих юм бол энэ хүн тэр зүйлээ илүү хийж гэнэ ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хариуцлага гэдэг сэдв сонирхолтой санагдсан гэж найдаж байна. Тэгээд та нар сэтгэлдээ хуваалцаарай. Юу гэж бодож байна? Хариуцлага яагаад хүний амьдрал чухал вэ гэдэг талаар. За тэгээд хэдүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой. Тэм уулзах гэж хичээцгээе. Баярлалаа.